Сайн гэрээ сонсогчдоо Cocktail and Crime podcast-ийн маань дараагийн дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Yay! Yay. За тэгээд удаа уулзаагүй сонсогч нартайгаа дахин уулзсантаа маш баяртай байна. Дөөкө бит хоёрыгаа хүлээгээд өнгөрсөн хуучин дугааруудаа сонсоод байжсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ өнөөдрийнхээ дугаараар бит хоёр бас нэгэн спешиал дугаар хийхээр бэлдсэн байна. Ойр дугаар хийгээгүй болохоор бас та нартай нэг онцгой гоё юм өгчий гэж бодоод хийхээр бэлдээд сууж байна. За тэгээ ямар ч байсан уламжлалт ёсороо дугаар эхлэхээс өмнө хэлдэг сэрэмжил сануулга хийлээ. Манай подкаст нь болсон гэмт хэргийн тухай детальчилж ярьдаг учраас зүрх судасны өвчтөй болон жирэмсэн эхчүүдийг бити сонсоорой гэж зөвлөдөг байгаа шүү. Тэгээд үүнээс хойш түүнээс цааш сонсох юм бол өөртөө араад адаг байгаа. За тэгээд өнөөдрийн дугаарын special effect-ийг манай Дөкө танилцуулах чинь. За энэ удаагийн дугаараар их хүндтэй зочноор Акбата гэгч маань орохоор болсон. Тэгээд юуны өмнө бит хоёрын урилгыг хүлээж аваад амар гоё урайлахын хүлээж аваад бас зөндөө гоё хэрэг мэрэг судалж агаад орохоор болсон танд баярлалаа. Окей. За сайн байна уу? Окей. За сайн байна. Юуны өмнө Cocktail and Crime podcast-ыг сонсож байгаа нийт сонсогч нартаа энэ цаг мөчийн мэндийг хүргэе. За яг энэ цаг мөчийн мэндийг гэж яхалаар та хоёрын подкастыг бол одоо дэлхийн өнцөг болон бүрээс гадаадд ажиллаж амьдарч байгаа монголчууд сонсож байгаа учраас одоо яг цаг хугацааны баримжаагаар бол өглөөч болж байгаа, оройч болж байгаа, өдөрч болж байгаа, тийм үүрч цайж байгаа. Тэмтэр бүх сонсогчдоо энэ цаг мөчийн гал халуун мэндийг анс холын Австри улсаас хүргэж байна. За тэгээд би бол Cocktail and Crime podcast-ны маш үнэн сонсогч нарын нэг. Яг гоо ингээл нөгөө групп дээр ингээл амар идэвхтэй байдаггүй ч гэсэн авчигаа. Тэгээд маш үнэнч анх хийгдсэн цагаас нэхэд сонсч эхэлсэн маш үнэнч сонсогч нарын нэг. Тэгээд подкастынхаа бас ингээд одоо дугаарынхаа 2 дахь зочноор хүндэтгээд намайг хүрсэнд маш их баярлалаа та хоёртаа. За тэгээд сайхан хаварч цааж байна уу? Юу яцгаана? Сайхан хаварч гинэ. Тэгээ маш бит хоёрын тэгээ саналыг хүлээж аваад ингээд дугаарт оролцож байгаа танд бас баярлалаа гэж хэлье. Анханаас хамгийн анх эхлэхээ сонсч ирсэн гэсэн та чинь тэгвэл бүр MVP хэрэг дуртай хэрэг хошнонуудын нэг юм биш те. Тэгээ яг нөө юу яадаг байхгүй да. Хэрэг янз бүрийн подкастууд их сонсдог. Гэхдээ нөгөө амьдрал нийгэмд ойр ч юм уу тийм зөвлөгөө өгсөн подкастууд сонсдог. Би надад болсон явдал гэмт хэрэгүүдийг аягүй сонсдог төлхөө. Ер нь баг одоо Монголд сүүлийн подкастууд их болсон байгаа гэмт хэрэг. Гэхдээ тэрнээс өмнө ер нь гэмт хэрэг аягүй сонирхдаг байсан. Гэхдээ яг ямар нэг тийм гааж нэг тийм зуршил муршлаар биш. Ер нь ингээд одоо анх бас ингээд нөгөө подкастууд гарч эхэлж байгаа одоо жишээ нь та хоёрын бас ингээд дугаарууд дээр ингээд зарим комментууд байдаг шүү дээ. Бити муухай амараач гэж манай монголчууд нэг тэгдэг. Муухай амиг битгий сонс, муухай амиг битгий үз гээл тэгдэг. Ер нь энэ айгуу зүв байхгүй юу? Гэмт хэрэг яриад хүн сонсно гэдэг чинь тэнцээс маш олон зүйлийг бас авдаг. Одоо жишээ нь гэр бүлийн гэмт хэрэг бай, эсвэл нөгөө одоо цуврал алуурч ч юм уу тэдний нөгөө сэтгэл зүй баагнаас ямар байсан гэл те. Тэгээд хүн ингээд зарим нөгөө одоо цуврал алуурч жишээ нэг гэдэг штэ хажуу авиргийнх нь тэр маш тийм чимээгүй хүн тэр ийм хэрэг хизээч хийхгүй те. Тэгэхээр тэр хүний сэтгэл зүй дотроо бас ямар аимшигтай байдаг гэх ингээд хүмүүс нэг дохио өгдөө бас аюух тийм юу гэх юм бэ одоо миний бодлоор мэдгүй айгүй гэдэг сонслоор амар их зүйлийг л яадаг штэ. Олж мэдэж авдаг. За тэгээ уламжлалт ёсороо манай подкаст чинь зөвхөн crime-ийн тухайш бас Cocktail and Crime гэж байгаа. Тэгээд танаасаас таны уух дуртай коктейл юу байна? Ер нь алкоголыг тэгээ ямар төрлийн зүйлийг хэрэгэлдэг вэ? Тэрнийхээ талаар ярилцъя гэж бодлоо. Угаасаа энэ дугаар спешиал дугаартай битээр коктейл хийдэггүй байгаа. Тэгвэр орж ирсэн зочингийнхаа тэгээ дуртай коктейлийн асуудаг байгаа. Тэгээд тэрнийхээ талаар яриач. За миний хувьд бол алкоголыг яг хэрэглээ талаас нь бол хэрэглэн мэдээж. Тэгээд ер нь бол ихэнхдээ би бол шар хариг дэлхүү хэрэгэлдэг. Яг хаяа нэг одоо ингээл хүний газар нэг ажил төрөл тараал нэг эд ажлын дараа нэг гоё нэг час хийсэн нэг тийм хүүтэн нэг тийм шар хариг заллаар гоё идэв штэ.
Тэгэл хаяа бол нөгөө одоо ажил төрлгүү ч юм уу нэг өөрөг ухамсараа хариуцлагаа бас ухамсарлсан үедээ бол яг уу ингээл нөгөө өөртөө ингээл кайфтай найз нөхдөд сайхан байх үднэс бол бүр аимшигтай гэтрүүлэх биш ч гэсэн нэг юм жоохон хэрэглэн. Тэгээд хаяа зүгээр гэртээ нэг ингээл нэг их ажлын ард гараал нэг юм бодоол хүний газар болорч аюу их юм бодогдно гэр орон те найз нөхөд дурсамж мурсамж янз бүрийн бодогдно. Тэгэхээр ингээл яг тухайн өдрөө яг юу юмараа тэрийг л би аваад хэрэгжилдэг. Цагаан вайн ч юм уу, улаан вайн ч юм уу, эсвэл пив ч юм уу. Яг коктейл бол би нэг амар тэгэж коктейл нь дурлж мурлаад энд тэнд ингээл нэг гой үзэмжтэй коктейл худалдаж аваад тэрийг ингээл гөхөж чимээл суудаг жанрын хүн болсон шүү дээ. Стори гэж зураг мургийг авдаг. Яг хаяа бол тэгж суугаас тэжүү. Тэгээд коктейл гэхэлэр яг нөгөө нэг уламжлалт ёсоор бас нэг коктейлны жоо хилцэн дээр бах тий. Дуртай коктейл байвал та хэл уух дуртай гэртээ хаяа хийгээд дуучдаг ч юм уу нэг хаяа даа хүсгээрээ коктейл байгаа. Тэгээд тийм болохоор за би гоо жорын хэлчихэ. Цагаан водка тий 5 цэл тэгээд ginger beer 320 одоо бүтэн нэмбэг гэж штэ. Тэрийг дундуур нь хуваагаад тал хагас зүсээд тэгээд ингүр тэрнээс нэг зүсэн за 10 ширхэг дөрүүлж мөс 10 ширхэг 9 бол байхгүй 7 байвал дордохын 7 ч шиг тэ. Тэгээд ингээд эдрийгээ бэлтжээд 450 одоо ёо би хэмжээний талаар үрсэ. Зис аяг гэж штэ бариултаа яг юу гэж тайлбарлах юм бэ? За тэгээд чимэглэл нь болохоор 3 цэсэм нимбэг 1 ширхэг га. За тэгээд эхлээд хийх журналаар эхлээд ингээд хагалсан нэмгээ шахаад жүүс гарна штэ тий шүүс. Тэгээд зис аяганда архиа хийгээд тэгээд мөснүүдээ хийгээд мөснүүдээр шахсан нэмгний шүүсээ хийгээд тэгээд ginger beer-аар дүүргээд тэгээд нарийнхаа нөгөө юм иштэй урт халбаа байж штэ. Тэгээд ингээ болгоомжтойхон сайхан бүгдийг хутгаад тэгээд төгсгөлд нь 3 цэсэм хэрцэн тэр нэмгээ ногоон гаан ингээ мөчөөр чимэглээд нэг тэгээд нэг Москва мөл болон заяа. Тадтай үстэй амар сайн тайлбарлаж өгч штэ. Битэр чи коктейл хийгээд бүр танаас суралцмаар юм байна. Хин урд нас манай Дөко энэ коктейлийг хийжсэн баха тий? Тий, бүр нилийн дээр хийжсэн. Гэхдээ тэр нь болохоор нөгөө keto Moscow Mule хийж үзчихсэн. Keto. Зөв. Тий, Акпата их юм бол дуртай ер нь коктейл нь Moscow Mule юм байна. Шар аргын дуртай гэсэн бас яаж хийж байгаа коктейлэндээ хүртэл биер оруулсан байна. Ginger beer шар ариг оруулсан. За тэгээд бас үнэхээр амттай коктейлүүдийн нэг Moscow Mule манайхан бас санаж байгаа бол Дөко маань өмнөх дугаар дээр keto хувилбарыг хийж исэн байгаа. Тэгээ сая keto хувилбарыг уухыг хүсвэл өмнөх дугаарлаа ороод жорын хараараа хэрвээ зүгээр хамаагүй юм бол манай Аквата их чи хилж өгсөн жороор бүгдээрээ хийгээд уугаад үзээрээ. За тэгээд коктейлний чин дараа одоо гол хэрэг хэрэгтэй орё да тий. Ямар хэрэг ярьсан бол бэлдсэн бол гэхээс би бүр сонсгол тэсий ядан хүлээж байна. Тэгээ гурвал одоо шууд хэрэгтэй орох уу да. Окей. За тэгээд миний бэлдсэн хэрэг болохоор энэ бол Америк нэгдсэн улсад болсон. Тэгээд энэ хэрэгтлэр би нэр өгтөө. Нэг нь төгс гэр бүл гэдэг нэр өгсөн. Тэгэхээр гэр бүлтэй холбоотой хэрэг. Тэгээд нэг нь төгс гэр бүл. Бас яг нөө хэрэг харахаас өмнө жоохон нэг юм урайлан дуудчихъя. Подкаст хийдэг залуучуудаа маш дэмжиж байгаараа энэ бас тийм амар амар ажил биш юм билээ шүү. Тэгээ бурхан тэнгэрэн тэр хэргийг олон орчуулна те. Тэгээд ингээ янз бүрийн хэрэг ингээ сонсоол нэг бас жоохон сонирхолтой те хэрэг хүргчгээд байдаг. Тэнгүүд тэр чи орчуулна. Тэгэл ингээл мэрэгжлийн үг хэллэг мэлэг амар хүм орж ирнэ те. Тэгэхээр айгүй их ажиллагаатай байлаа шүү. Тэгээд подкаст хийж байгаа залуучдаа байнга дэмжиж байгаарэ сонсогчдоо. За тэгээд энэ хэрэг болохоор Америк нэгдсэн улсад болж исэн. Тэгээд Waldport, Oregon мөч 2001 он талаар 12 сарын 19-нд тийм үүлэрхэг хүүт өдөр тухайн бүс нутгаар одоо явж исэн одоо өөр хэрэг дээр ажилласан Trish Miller гэдэг цагдаа эмэгтэй болохоор дуудлага авсан юм байна л та. Тэр дуудлага нь ямар дуудлага байсан бэ гэхээр нэгэн үл мэддэх хүүхдийн цогцолдсон юм байна. Одоо яг далаа гэхэд далаа биш нуур гэхэд одоо яг юу гэмдэ. Тэгээд хүүхдийн цогцыг оллоо гэдэг тэр дуудлага эренгүүт нь одоо тухайн цагдаа эмэгтэй очсон юм байна.
За тэгээд очиход болохоор ойролцоогоор 4 настай болов уу гэмээр эрэгтэй хүүхдийн цогц олдсон. За тэгээд тэр хүүхдийг ингээд одоо мэдээд цагдаа нар ингээд ажиглана шүү дээ тий. Ажиглахад ингээд хүүхдийн цогцлоор ямар нэгэн гадны бэртэл гэмтэл ерөөсөй байхгүй, гадны нөлөө байхгүй. Ерөөсөй ингээд үсийн одоо баг ингээд дөнгөж засцсан. Одоо тэр үсийн заслтыг бол цагдаа нар ажигласан юм шиг байгаа. Одоо манайхаар нэг маргааш нэг хичээлтэй бүтэн санд нэг үсээд суулдаг байсан. Яг тэр үе шиг ингээд үсэн дөнгөж засцсан, цэвэрхэн уцалсан. Тэгээд ингээд цагдаа нар яг тухайд хар таамгаар болохоор бодохдоо тэгж бодсон юм байна. За энэ хүүхд одоо ингээд магадгүй ээж аав нь ингээд эмээ өвгөнд нь үлдээсэн чинь саваагүйдч гарч авд нь нуурын эргээр тоглож байгаад ингээд унцсан болов уу, живцсэн болов уу гэл янз бүрийн таамаг твшүүлээл. Гэтэ хамгийн ачаалттай зүйл нь болохоор тэр хүүхдийг ерөөсөө хин ч ингээд асууж сураглаагүй. Одоо магадгүй тэр хүүхдийн цогц олдохоос өмнөх өдөр ингээд мэдээж харуухан ороод ингээд мэдээж хүүхд алга боллоо гэсэн дуудлага ирсэн байх хэвээр тэр бүс нутагтай цагдаа нарт ээж аав нар ингээд мэдээж манай хүүхд ингээ гэрийнхэн гаднаас алга болчлоо яасан юм болоо тэгэл цагдаа нар ингээ айгу мухарталт орцсон. Яг л нас бий төрсөн хүний цогцыг шинжлэхэд айгу амар байд ингээ бас тэд нар чи ингээ эн тэнд бүртгэлтэй тухайн цогцыг шинжлэхэд ингээ амьдралын намтар нь арай нэг урт байдаг. А хүүхдийн цогцлоор аюу хэцүү шинжлэхэд ингээ эн тэнд бүртгэлгүй ч юм уу амьдралын намтар нь багтай 4 настай ойролцоогоор 4 3 настай хүүхдийн тэр цогцыг гадны нөлөө байхгүй. Тэгээ бодоод үзсэн ингээд за энэ магадгүй ингээд гэр бүлээр одоо тэр гол молд машинтайгаа живсэн болов уу тэгээ энэ хүүхэд нь ингээд хөвөө гараад ирсэн болов уу гэл янз бүрийн таамаг твшүүлээл одоо тухайн бүс нутгийн одоо цэцэрлэг сургууль юу л вэ за 4 настай хүүхэд мэдээж бол цэцэрлэгт явдаг байсан байж таараа тэгэхээр ингээд цэцэрлэгүүдээс ингээд асуугаал те ийм хүүхэд ингээд энэ өдөр ангид ирээгүй байх магадлал байна уу гэл тухайн бүс нутгийн бүх хүмүүсээс асуусан гэсэн. Тэгээ яг тэр цогцыг тухайн үеэр нуурын эргээр гүйжсэн нэг залуу болоод мэдүүлэг өгсөн эхлээд мэдээж хамгийн олсон эхэнд анх олсон хүн учраас тэр залуус бас гэрчийн мэдүүлэгч юм эсвэл нэг сэжигтэн байж магадгүй сэжигтнэр зэтэл асуусан тэр залуу ямар ч одоо тийм сэжигтэн байх магадлал байгааг учраас сэжигтний тооноос хасаад за тэгэл ингээл нөгөө бүр цагдаа нар мухарталт ороод яасан болоо гэл ингээл янз бүрийн аргаар ягаал тэгээд хөөх юу бүр арга нь мухардангууд цагдаа нар юу яж хэлсэн юм байна нөө хүүхдийн цогц олдохтой болохоор ингээд нүдэн нээлттэй олцсон. Тэгээд одоо ингээд хүүхдийн цогцоогоос олон нийтэд ингээд бас ингээд түгээхэд жоохон муухай юм байна л да тэр нь одоо. Тэгээд арга буюу мэдээлэл олж авахын тулд одоо цагдаа нар тухайн хүүхдийн нүдийг одоо ингээд хар зураасаар дараад ингээд мэдээлэл юу яасан юм байна. Түгээсэн юм байна хүмүүст. За тэгээд ингээд хүүхдийн цогцны зураг ингээд тараагдсанаас хойш нэг 2 хоногийн дараа цагдаа нарт нэг дуудлага ирсэн гинэ. Тэр нь болохоор нэг эмэгтэй одоо тухайн нуурын эргээс одоо 25 км-ийн зайд нэг тийм сүлжээ кофе шопт ажилладаг 25 настай эмэгтэйс нэг тийм дуудлага ирсэн. Тэр хэлэхдээ тэгсэн гинэ надтай ингээ хамт ажилладаг бас нэг Кристиан Логан гээд залуу байсан. Тэр 3 хүүхэдтэй дээ тэрний том хүүтэй л их амар адилхан харагдаад байна тий. Тэгээ Закария гэж хүүтэй нь маш адилхан харагдаад байна. Тэгээд тэр юм болов гэл нэг тэр яг кофе шопт ажилладаг эмэгтэйгийн хөршнөл хараас цагдаа хүн байна л да. Тэгээд тэр эмэгтэй бас тэр цагдаад хэлжсэн гинэ хөрш цагдаа да. Энэ манад орж ирдэг тэр Кристиан Логны залуугийн том хүүтэй нь аюу адилхан юм а гэж баг тэр байж магадгүй гэж би хараад ингээд. За тэгээд мэдээж цагдаа нар чи ингээл тэр мэдээллийг авангууд мэдээж Кристиан Логн гээд одоо тэр залуу тэр одоо тэр талигач хүүгийн аавыг ингээд судалж эхэлнэ те тэр гэр бүлийг судалж эхэлнэ. За тэгээ судлаад ингээд явж исэн чинь энэ хэрэг нь болохоор яг судлаад гэж амар олон юм сонь зүйлсүүд гарч ирсэн. За тэгээ тухайн хүү болохоор доороо 2 дүүтэй ээжиг нь Мария гэдэг аавын болохоор Кристиан Логан гэдэг 28 настай залуу ээж нь 34 настай эмэгтэй тэгээд 2 охин дүүтэй доороо 2 охин дүү нь болохоор нэг тийм монголчууд хэлдэг тэрсгэн өссөн 3 настай 2 настай 20 жоох охин. За тэгээд энэ гэр бүлийг ингээд одоо цагдаа нар мэдээж ингээд судлаад эхэлсэн. Тэр гэр бүл саяхнаас ингээд одоо яг энэ бүс нутагт амьдарч эхэлсэн. Одоо шинэ оршин суугчид юм байлаа. Тэгээд өөрөө болохоор Кристиан Логан болохоор Мега Маркет гэдэг нь одоо тийм дэлгүүр юм уу эсвэл том моол юм уу нэг тийм газар ажилладаг байсан. Тэгээд тэдний гэр бүл болохоор Мичиганаас гаралтай. Ингээд нөө цагдаа ч одоо энэ гэр бүлийг чи өөр мужаас гаралтай ер нь шинэ оршин суугч байна гэдгийг ингээд мэдэж авсан. Гэр бүлийнх нь ингээд намтар түүхээс нь хөөж эхэлж байгаа байхгүй цагдаа нар.
Тэгээд Мичиганы цагдаагийн нөгөө нэг цагдаагийн газарт ингээ хамтарч ажиллаж эхэлж байгаа энэ гэр бүлийн талаар илүү их мэдээлэл авахын тулд судалж эхлээд хамгийн түрүүд нөгөө одоо гэрийн эзэн болох Кристиан Лонгогийн ажлаас ингээ мэдээлэл авч эхэлж байгаа. Тэгсэн чинь хамгийн сүүлд болохоор одоо нөгөө Кристиан гэдэг биш нөгөө энэ Закари гэдэг хүүгийн цогц 12 сарын 19-нд олдсон. Тэгээд 12 сарын 18-нд нэг хоногийн өмнө энэ аав нь болохоор ажил дээрээ нэг үзэгдээл нэг орж гараал те нэг хальт үзэгдээл ажилчтай. Тэгээд ажлынхаа нөгөө цалингийнхаа баримт гэдэг лөө тэрийг аваад тэг алга болцсон юм байна. За тэгэл ингээл ерөөс энэ гэр бүлээс олдохгүй байсан. Ерөөс олдохгүй тэгэхээр ингээл гайхаал 3-7 хоногийн өмнө энэ гэр бүл нь болохоор бас нэг шинэ байр түрээслээд орсон юм байна. Тэгээд нөгөө тухайн цагдаа нар болохоор тэр захиргаанаас нөгөө байранд ингээ нэгжлэг хийх зөвшөөрлөө гэрт нь ороод харсан чинь ингээд нэг юм бүх зүйл нэм замбраагүй мөртлөө бүгд нэг юм нүүдэл судал хийцсэн юм шиг одоо хинч байхгүй гэрт нь Тэгсэн мөртлөө нүүцэн гэхэд бас нэг нүүцэн ч биш нэг тийм одоо нэг гинт нүүдэгдээ тэгсэн мөртлөө бас одоо нүүцэн гэж хэлэх чааш ингээд хүүхдүүд 3 хүүхдийн тоглоом чинь асар их зүйл байгаа тийм газраар нэг хөвлөрцөн тэгсэн мөртлөө ингээд бүгдээрээ ингээд юм аваад гарцсан машин тэргэнж байхгүй нэг ийм байдалтай байсан юм байна. Тэгээд ингээд цагдаа нар за ер нь энэ жоо юу гэм болоо авчлаа шүү гэд. Тэгээд одоо нөгөө анх нөгөө дуудлага авдаг эмэгтэй цагдаа уус да тэр болохоор Миллер гэдэг тэр цагдаа болохоор нэг юм одоо нэг өөрөө дараа нь тэр нөгөө тэр энэ хэргийн талаар тэр юунда нэвтрүүлэгтээ ингээд юу яасан байлаа нөгөө ярилцлага өгтөө нэг тийм зүүн совин татаа явцсан. Магадгүй тэр хүүгийн цогц олдсон нуурыг өшөө сайн нэгжих хэрэгтэй тэнцэнэс нэг юм олдох юм шиг санагдаад шумбагчдыг дайчилж эхэлсэн юм байна. За тэгээ шумбагчдыг дайшаад эхэлсэн чинь дахиад нэг цогц олдсон. Тэр нь болохоор одоо тэр Кристиан Лонгогийн 3 настай охин Садие гэд цогцолцсон хүүгийн дүүн байгаа байхгүй 2 дахь хүүхэд нь. Тэгээд нөгөө нэг жоохон охины цогцыг ингээ ажиглаадсан чинь бас яг ахтайгаа адилхан нэг юм гадны уул мөр байхгүй. Тэгсэн мөртлөө бас ингээд яг цагдаа нар ингээд яг нэг одоо мэрэгжлийнхэн дагуу ингээ ажиглаад хахад бас нэг гадны нөлөө байхгүй юм шиг мөртлөө гадны нөлөө орцсон юм шиг нэг тэгээ санагдаа явсан гинэ. За тэгээд ах トゥ хоёрын цогц ингээ олдлоо. Энэ хэр бүр ингээ биштэй явчлаа. Дараа нөгөө цагдаа нар ингээ хэлэхдээ ингээ охины цогцыг олоод бүгд айгу уйлаад өрөвдөжсэн. Яа тэлэр тэр жоохон хүүхдийг болохоор юу ятсан байсан гэсэн нөгөө хөлнөөс нь ингээд дэрний утан дотор амар их чулуу игээд ингээд хөлнөөс нь уйцсан. Мэдээж тэр 3 настай хүүхдээ чинь ингээд тэр нуурлуу шидэхэд хөлнөөс нь ингээд дэрний уттай одоо чулуугаар дүүрсэн дэрний уттай шидлэр тэгэл ямар аимшигтай те нүд талтран байсан. Гэ тэгж ярдсан байлаа нөгөө цагдаа нар нь. За тэгээд нөгөө цагдаа нар чинь одоо ингээд бодож байхгүй. За энэ хоёр хүүхдийг бол нэг хүн мэдээж алсан байна. Тэр нөгөө хүүгийн цогцыг болоход гадны нөлөө байгаагүй гэж ярьжсэн цагдаа нар дараа нь болохоор яг тэр бас шагаанаас нэг тийм олсны нөгөө мөр гарсан юм байлаа. Бас ингээд нөгөө юу ятсан. Энэ хүүхдийг бас ингээд одоо дэрний утанд чулуу игээд живүүлсэн байна гэдэг ингээд тодорхой. За ингээд хоёр хүүхдийн цогц олдлоо ах トゥ хоёрын. Гэтэл гэр бүлийн 3 гишүүд яг хаана байна? Тэгээд ингээд мөрдлөгөө маш их ингээд бүр наривчлал ингээд цаашаа ухаж төнхөөл судлаал хэллээ. Бүр хэвлэлийн баг хурал хийлээ. Энэ ээж аав 3 дахь хүүхдийг бид нар хайж ийн гэж ингээд хэвлэлийн баг хурал хийгээл. За тэгсэн чинь нөгөө нэг одоо тэр гэрийн эзэгтэй ээж нь Мария гэдэг эмэгтэйгээ гэр бүлийн Мичиганаас холбогдоод охин дүү нь холбогдсон юм байна л да. Охин дүү тэгсэн юм байна. Эгч маань надаас 4 эгч байсан. Гэр бүлийн дунд охин ухаалаг, маш дуу цөөтэй, тэгээд маш царайлаг, үзэсгэлэнтэй, хэрүүл маргаанд их дургу, аль болох тийм эвлэрхийг эрхэлдэг. Тэгээд бид хоёр хүүхдтэй байхдаа маш их тийм найзууд байсан. Би бинээс юугаач нуудаггүй. Тэгээд манай эгч болохоор гэр бүлээрээ нөгөө цойг нь Йоховагийн гишүүд байсан гэдэг. Йохова гэдэг нь одоо бас нөгөө сонсогчтой бас тайлбарлаа хэлснээр нөгөө шашны бас нэг тийм л одоо нэг гадныхаас нэг юм сонин гэр бүл мөлөр нэг юм шашин машины юмд ингээ уустай явж идэв штэ. Гэхдээ яг нөгөө шашин шүтлгийг бол хинч угаасаа хүний шашин шүтлгийг бол боож хаах хэрэг байхгүй. Гэхдээ нөгөө альва зүйл нэг амар донтно гэдэг чинь бас өөрөө тийм жоохон асуудал дагуулад идэг. Тэгэд гэр бүлээрээ л ерөн тэрэнд ингээд явдаг гэр бүл байсан юм байна л та. Эмэгтэйгийн болохоор гэр бүл нь болоод эмэгтэй дараа нөхөртөөгөө тэр шашинд ингээд одоо явдаг нэлээд ууссан тий. За тэгээд ингээд одоо нөгөө охин нүүн ингээд тэр гэр бүлийн эмэгтэй яана ингээд нөгөө айва хаяа дэгдэгтэй нэг жоохон олон хүн яриад тэгэхээр хүмүүс нөө төөрчдөө штэ. Одоо нэг хоёр хүүхдийн цогцолсон тэрний ээжийнх нь дүүн ярьж байгаа штэ тий. Нөгөө цагдаа нарт мэдүүлэг өгж байгаа. За тэгээд тэр гэр бүлийн нөгөө одоо ноён нуруу аав Кристиан Лонго гэдэг одоо тэр нөхөр болохоор яг хойд автаа өссөн бас нэг хүүтэй. Тэгээд ингээл нэг амьдралаар өссөн. Нэг тийм судлаад тахлаар нэг тийм юм
сонирхолтой тий байраад авах нэг амьдралын намтраггүй тийм нөхөр. Тэгээд энэ хоёр болохоор ингээд нөхөр нь 18 таа, эхнэр нь 20 тавтай байхдаа ингээд танилцаад эхнэр нь яг гэр бүлийн тэр одоо тэр гэдэг лээ гэрлэгтэй тийм ихтгэлтэй бишээс өөрөөсөө дүү залуутай гэдэг. Гэхдээ яг ингээд би биний амар хайртай болоод гэрлээ. Тэгээд ингээд сая 3 хүүхдээ ээж болсон юм байна. За тэгээд ингээд цагдаа нар нөгөө нөхрийг нэг жоохон судалж үзсэн чинь мань хүний болохоор нөгөө үзэл баримтлал амьдралыг харах үнцгөлөөр нөгөө ийм би гэр бүлийн ноёноор би мөнгө л олж ирэх хэвээр. Эхнэр гэртээ хоолол хийх хэвээр. Тэгээд дууг нь ингээд одоо тэр гэр бүлийнхэн мэдүүлгээр бол ингээд харахад амар төгс гэр бүл. Үнэтэй машин өндөг, амар гой байшинтай, хөөрхөн 3 хүүхэдтэй, жилдээ бүр 4 удаа амралтанд явдаг гэсэн гэж байхгүй аялалд өөр орн руу. Тэгэл одоо мэдгүй энд бол мэдгүй зүгээр л нэг ингээл энгийн нэг одоо нөө сонсогчд мэдчихвэл би Австрид амьдардаг Европ гэр бүл бол жилдээ 4 удаа аялал явал уучлаарай шүү дээ тий. Илгээрээ эдийн засаг бол илгээрээ ихэрч унаа шүү дээ. Тэгэл ингээл хүмүүс бүр гайхдаг ус. Пэг танагчтай яваар яаж амьдраад байгаа юм бэ тий. Тэгээ нөгөө баг гэрийнхэн тоглолт тэгдэг байсан гэсэн нөгөө нэг эмэгтэй та нөхөр ч одоо хууль бус мос юм хийгээд байгаа юм шиг тий. Яаж амьдраад байгаа юм бэ та нар чинь тансаг машин унаа лаглаг аялал яваал маавал гэл. Мань хүн анх нөө Нью-Йорк Таймс гэдэг сонины газар борлуулалтын менежергээд амжилттай явж байгаа дампуураад дараа нь тэр нөө кофе шоп мопд ажиллаад ингээл явцсан л нөхөр юм бэлээ. Тэгээд хитрхийх би нөгөө энэ гэр бүлийг ингээд амар гоё амьдруулах хэрэгтэй гэсэн бодолтой автаад сүүл рүү нөгөө дампуурч эхэлсэн чинь сэтгэл зүйн доголдолтой болоод ерөөсө бүх дампуурлууд наараас үргэлжилсэн байхгүй хой амьдрал дээр ч тэр бүх зүйл дээр ч тэр тэгээд өөр ингээд жижиг гэмт хэрэгүүд хийж эхэлдэг болсон хуурамч чек үйлдвэрлээл нэг цэвэрлэгээний компани нэгээл ажиллуулж өрөнд ороод ажлынхаа цалин хөгжтгэй болол тэгээд нөгөө нэг одоо тэр цойгийн Яховагийн тэр нөгөө цуглаа муглаанд явж байхдаа тэрнийхээ бас нэг явдаг хүүхэнтэй нууцаар явуулаад тэгээд ингээд цагдаа нар судалсан чинь мань хүн хөрөнгө төгрөгийн асуудлаар дампуурсан сэтгэл зүйн асуудлаар дампуурсан тэгээд ингээд гэр бүлийн араар тавилтанд ингээд бас юу нөлөөлсөн. Тэгээд нөхөр бол зүгээр дампуурсан байсан. Харагдах байдал бол амар л яваад байгаа тийм. За тэгээд нөгөө нөхрийн хувьд бол юу байсан бэлээ нөгөө нэг ингээд ерөөсөө тэр дампуурлаа хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд гэр бүлд нь ингээд хэрүүл урал хийж эхлэн тэгэл өөр нөгөө өөр хүмүүнтэй явцныгаа дандаа эхнэр лүгөө бухдаг болсон. Нөгөө өөрхөн бурууг дандаа бус руу бухдаг гарууд байдаг шүү дээ. Яг тийм болсон. Эхнэр нь яг өөрхөн амтаа. Тэгээд нөгөө дүүмөн зөвлөлт гэсэн нэг одоо ихчтэй наад асуудал чинь бүр арай зэмж чинь одоо ингээд салж болохгүй мүү гэж үгүй би нөхрөө аваад үлдэн 3 хөр хүүхдтэй байдаг ингээд тэгээд ингээд гэр бүл баах асуудал гарч ирж байгаа нөхөр нь бүр салах шийдвэр мэдрэг гаргаж ирсэн эхнэр нь салахгүй юу ч болсон ингээд салахгүй гэд тэгээд ингээд одоо энэ нэг ингээд цагдаа нар судлаад гэсэн чинь гэр бүлийн амьдрал нэг юм байд тэгсэн чинь яг цагдаа нар тэгэл бодлоо л доо за гэхдээ магадгүй нөхрийг бас сэжиглж болохгүй байх энэ магадгүй бас нэрээ хохирогч юм болов ер нь энэ гурав бас ингээ хүмүүст алуулсан байвал яана гэхдээ амьд олдоосоо гэл ингээл нөө эрхийн үйл ажиллагаагаа улам ингээл тэ улам ингээл чанаржуулаад эрчимжүүлэл ингээл хайгаалсан нөхрийн нэг том асуудал нөгөө гэр бүлийн араар тавилтынхаа асуудлаас болоод энэ цойг нь явах гэдэг энэ юунасаа цуглаан гэдэг лөө гişүн тэрнээс ингээд өөрийг ингээ хасцсан татгалцсан хүн болгон нүрэ буруулсан яад бол энэ бүлэглэлд ерөөсөө юу байж болохгүй араар тавилт гэр бүлтэй зөвхөн нэг хүнтэйгээ нас нурштай маш үнэнч байх хэрэгтэй гэдэг. Тэгэд мань залуугийн болохоор багаасаа өссөн орчин амьдрал нь ер нь зүгээр л юм жижигхэн ертөнцтэйсэн байгаа байхгүй цойг нь явахад ингээд гişүүл байсан ерөөсөө тэрийнхээ хүрээлэн хүмүүсийг таньдаг тэмүүтэ бүх зүйлээ алдсан юм шиг мэдрэмж төрж эхэлсэн. Тэгээд нөгөөдөг чинь ингээл эхнэрийгээ ятгаал юу яа бүгдээрээ өөр тийшээ шинээр одоо нүү шинээр амьдрий гэд эхнэр нь өөрхөө хайртай болохоор окей гэд. Тэгээд эдгээр чинь бас юу яасан гэсэн гэр бүлээр ингээл жижиг ингээл мотелүүдээр хоноглол ингээл явуулсан гинэ. Тэгээд тэр оронд нөхөр бол зүгээр авахгүй дандаа ингээд дэлс суул хулгай зэлхий одоо нэг газар баг кофе уунгууд ингээд мөр зураал алга болчтой нэг тийм хөгийн л яваргүй юм хийгээ явуулсан юм байна л та. Тэгэл энэ тэндээс нэг машинд чинь хулгаалал юм хогёог юм хийгээл тэгэл одоо би нэг дүүрсэн ингээл одоо хийгээл явуулсан юм шиг л. Тэгэл явж яг энэ сайн нөгөө одоо хоёр хүүхдийн цогцоолтыг энэ бүс нутагт ирээд нэг юм зойр маягийн байшин бишээ нэг зойр түрээлсэн гинэ. Гэтэ бас дотроо нэг юм баан маань өөрсдөө хийцэн. Тэгэл ерөөс энэ хүмүүсийн амьдрал бүр ингээ оронгоор эргэцэн. Тэгэл нөгөө амар хүн эхнэрийнх нь одоо ингээл дүүм үнслэл
Наад нөхөр чинь нэг л биш. Наа чинь та нарт муу юм хийхгүй гэж үгүй би түндтэй би түнд маш их хайртай. Тэр одоохондоо л жоох ингээд байна гэд. Яг энэ дүүтэйгээ тэр эхнэрийнх нь ярьсан яриа нь сүүлийн яриа байсан. Тэгээд ихчтэйгээ дахиж ерөөсө холбогдоогүй. За тэгээд нөгөө Крис одоо өдөр чинь ингээд зойр мойронд амьдрал ингээд өөр газар мазар явж байхад нь одоо яг энэ бүх хэрэг болохоос өмнөхөн одоо 1-2 хоногийн өмнөх юм ярих гэдэг байхгүй. Нөхөр бол угаасаа бүр тэр жирээ дампуурсан. Тэгээд цагдаагаас дуудлага ирсэн юм байлаа. Тэр дуудлага болохоор цагдаагийн газраас одоо ингээд сайн байна уу? Таныг ингээд баримтлах шийдвэр гарсныг бид нар бол мэдэгдээ. Та ингээд нэг барилга дээр ажиллаж байгаа нь хулгайн хэрэг хийсэн байна гэд. Тэгэд яг тэр дуудлагын дараа ерөөсөө энэ хүн болохоор энэ гэр бүлээ ерөөсөө тэр чигтэн сүт хийгсэн тийм бодол давтаал. Тэгээд цагдаа нар нөгөө баримтлах гэж гэрт нь очисон чинь бүгд байхгүй. За тэгээд бид нар чинь нөгөө ингээл нөгөө дахиад тэр ингээд цагдаа нараас нөхөрөн цогтой нэг гэр бүлээ өөр хийхнээ хайртай болохоор ингээл нэг 3 хүүхдэд явуулгаа. Тэгээд бид нар маш олон жижиг сажиг буудлаар ингээд явж байгаа. Тэгээд яг бас нэг буудлаас нэг юу ирсэн юм бэлээ. Буудлын ажилтан. Тэгээд та нарын хайж байгаа гэр бүл чинь манай буудалд нэг хоногдсон штэ. Тэгээд би өрөөгийн цэвэрлэгээ орсон чинь ингээд гэр бүлийнхаа зураг тэгээд одоо хүүхдүүдийн төрсний гэрчлэгийг бүгднийг нь ураад ингээ хогийн савд хийсэн байсан. Тэгээ эхнэрийнхээ нөгөө бичиг баримт одоо манайхаар нөгөө иргэний үнэлэх мөнлөх гээл те одоо паспорт энэ төр жолооны үнэлэх мөнлөхийн хүртэл ингээ хайцсан байсан гэдсэн чи цагдаа нар бодож байхгүй. За энэ юу н яг шийдсэн байсан юм байна. Крисик чинь бас хөөх юм хохирогч юм баг гэж энэ бол яг яалтчгүй с ижигтэн болоо явчлаа гээд. Тэгэл ерөөс ингээл байнга хэвлэлийн баг хурал зарлал энэ гэр бүлийг хайж байна. Ингээ холбоотой мэдээлэл энэ төрөг өгөөрэй гэж байнга тэгдэг байсан. За тэгсэн чи манай нөгөө анхны алдарт нөгөө хэрэг дээр ажиллаж байгаа эмэгтэй мөрдөгч Миллер аюу тийм зүүн совинтай маа гэж зүүн мөлийн 7 муланд баг орд юм уу яа тий. Бас нөгөө одоо ерөөс ингээл энэ хэрийг орчуулж байгаа байж байгаа л тэр эмэгтэй цагдаа гарч байгаа би зүүн совингоороо гэл тий. Тэгсэн би зүүн совингоороо ботсон л доо тэдний одоо ингээд сүулт очиж нүүсэн тэр усан бомтыг бас шалгах хэрэгтэй юм болоо гэл дахиад нэг шумбагчдыг дайчлаа л тий. Ерөөсөө тэгээд шумбагчдыг дайчлаа. Тэгээд яасан чинь одоо манай энэ бүс миний амьдарч байгаа бүснэр чи яг тийм усан бомтын хотхгүй юу? Усан одоо машин нөгөө нэг юм паркл зогсоод байгаас яг тэр шиг усан онгоцноо займ амьтанд зогсоод байдаг штэ. Тэрний шумбагчд яасан чинь тэр завнуудын одоо тэр зогсоолоос нэг модон тийм нөгөө хүн ингээд алхаад ордог, завруу ордог нэг модон гүүр авцаа байдаг штэ. Тэрнээс шумбагчд чимдээ олсон юм байна. За чимдээ олсон чинь маш тийм өрөвдөлтөө нүд талтын дүр зураг байсан. Чимдааны 2 чимдаа байсан. Нэг чимдаанаас нь болохоор ингээд хүний өс цухийдсан гинэ. Тэгээд задлаад үзсэн чинь нөгөө бидний хайж байгаа одоо эмэгтэй эхнэрээ мөчлөөд дотор нийцсэн. Нөгөө жижигэн чимдаанд нь болохоор нөгөө 2 настай охиныгоо яг ингээд байгаагаар нь л ингээд чимдаанд хийсэн. Тэгэд ингээд нөгөө цагдаа нар бас ингээд ажиглал шинжиж тэрэл харахад боолгуулж одоо амиа алдсан тодорхой болсон нөгөө хүзүүнийхэн тэр нөгөө юун дээр нь яг боолгуулсан уул мөрөөсөн. За тэгээд одоо нөгөө цагдаа нар чинь ингээд мэдээж нөгөө аавыг ирэн сурвалжлаа шүү дээ. Кристиан хайгаал ерөөсөө олддгүй тэгэл нөгөө цагдаа нар чинь ингээд ярьсан гэж байгаа байхгүй. Тэр маш тийм ухаалаг цогтдаг байсан бидрээс. Дандаа бидний өмнө нэг алхам дандаа ингэж явдаг байсан. Баян ингэж цогтдаг. Тэгээд ингээл хайгаал сентендээс ингээл хүмүүс дандаа мэдээл өгөөл яг тэнцэн очих гэхлээр тэгээд нөгөө зураг мургийн ингээл цацсан штэ тий 90 сурвалжч байна. 4 хүний алгад с хижигтэн ингээл. Тэгсэн чинь Сан Франциско ус дуудлага ирсэн гинэ. Тэгсэн чинь энэ манад одоо кофе шопт ингээд маргааш ажлын ярилцлаганд орох хүнтэй аюу адилхан харагдаад байна гэл тэгсэн. Тэгсэн чинь нөгөө одоо тэр одоо энэ Орегон гэдэг мужийнхан тэр цагдаа нар нь одоо холбооны мөрдөх төвчөн Сан Францискогийн холбооны мөрдөх төвчөнийхэнтэй ингээл холбогдоод окей, маргааш тэр хамтарч ажиллая тэгэл ингээл маргааш тэр кофе шопт нь бүх энгийн иргэдийг оруулаагаа бүгд нөгөө энгийн хувцастай цагдаа нар хүлээжсэн гинэ. Ажлын ярилцлаганд ороод ирэхэд нь бариад авъя гэд. Тэгсэн чинь өөд чи ирээгүй. За тэгсэн чинь дахиад нэг дуудлага ирсэн чинь нөгөө хүн чинь хуурамч нөгөө юу үлдээд, чек үлдээд Мексикийн Канкун руу зугтцсан.
За тэгэл нөгөө цагдаа нарт нөгөө Мексикийн одоо тэр Канкуны нөгөө бас л одоо холбооны мөрдөх төвчтэй холбогдоод дахиад ингээл 90 сурвалж үйл ажиллагаагаа яасан чинь дуудлага ирсэн. Тэр нь болохоор та нарын над хайгаад байгаа хүн чинь маргааш нөгөө Канкун хотыг тэр чигт нь үзэх нэг тийм юу туур захиалсан хүн байж тээ. Хэрвээ би андуураагүй болгээд 2002 оны одоо 1 сарын 6-нд тийм дуудлага ирсэн байгаа байхгүй юу? Бараг 20-од хоногийн дараа. Тэгээд одоо тэр шинэ Мехико, Нью Мехикогийн ситийн тэр одоо цагдаа бас хэлэхдээ одоо дуудлагыг хүлээж аваад 90 сурвалж хайж хэлсэн. Тэгээ тухайн үед тэр Крисийн зургийг 300 шиг хувлаад ингээ гудамжуудаар тараасан. Тэгсэн чинь нэг тийм агентураас залгаад энэ хүн чинь манад одоо тэр хотыг үзьегээ те захиалга өгсөн хүмүүс байна. Тэгээд одоо энэ хэрэг чинь тухайн үед бүр ингээл амар шуугсан юм шиг үлээ. Одоо тухайн үед нөгөө America's Most Wanted гэх нэг тийм шоу болдгийн шоу ч их найшин бэр нэвтрүүлэг айгуу тийм алдартай нэвтрүүлэг гардаг байсан гинэ тэнцээ чинь болохоор ингээд цагдаа нар оролцоод ингээд хамгийн онц настай хайж байгаа 10 гэмт хэрэгтэн гэсэн чинь нөгөө Крис дунд нь гэсэн чинь тэр үед Осама бин Ладен маадны нэр мэр явж исэн. Тэгээд ингээд тухайд ингээд бүр ингээд энэ хүнийг олж гисэн $50,000 шагналтай магалтай гэж бас нэг жоон тийм шуугуулсан л хэрэг байсан юм шиг үлээ. Зарим хүмүүс чинь бас ингээд нөгөө нэвтрүүлэгт амар од мод болохгүй л орохгүй л те ингээд Канадаас залгаж байна. Тэр хүн чинь Канадад явж байна гэл ингээл тэр бас нэг юм удлаа нөхдөөдөөс айгүй холбогддог байсан гэл. За тэгэл цагдаа нар бөөнөр нөгөө нэг аялал зохион байгуулж байгаа агентуртай холбогдоод нөгөө Крис чинь тэнд бүр нөгөө бараг тэрэлж мэрэлж намраад байгаа юм аашны Канкуны тэр амралтын газар ингээд нөгөө хулсан байшин дотор айгүй бас бүр сайхан жаргацсан бүр бэ аминд юм авцсан хэвтчихсэн гинэ бүр наран барнаас бараг нөгөө юм ууцсан те нэг коктейл ууцсан. Тэгээ цагдаа нар ингээл орол за ингээл цагдаа байна ойлгомжтой. Тэгээ та бол лонго үздэй гэл нөгөө хүний эрхийг дээдлэх газар мад чинь ноён моёнлиж харсан шүү дээ. Тэгсэн чинь нөгөө үгүй намайг ста Майкл гэдэг мэддэг гэсэн чинь та энэ зурган дээр хүмүүн байна. Окей баривчлаа гэж. Тэгээд ямар ч аргагүй баривчсан. Тэгээд хамгийн муухай юм нь болохоор Латин Америкийн орнууд болохоор цаазаар ах ял өрөөс байдгүй юм байна. Тэгсэн чинь нөгөө хүний эрх гэж нэг юм байд юм аа л да. Тэгээд тэр хүн болохоор гэмт хэрэгээ Америкт үйлцсэн ч гэсэн хэрвээ Мексикт иржвэл тэр хүн үгүй би Мексикийн хуулиар явна. Би энэчнээ би шүүх хуралд орё мороо гэж бас төвчнгийн гинэ. Бараг хэмжээнэ биш оронд орчих. Ялын дээд хэмжээ 15 жил юм байна л да Мексикт. Хэрвээ би худлаад тэр орчуулааг бол тэгээд бас хүмүүстээ сонирхолтой байж магадгүй. За Америкт очивол цаазаар авах бол эсвэл мэдээж насаараа тодорхой. Тэгсэн чинь нөгөө нэг Мексик цагдаа болохоор ингээд нөгөө Кристи ингээд амар ингээд кофе хийж өгөл амар ярилцсан гэнэ тэгэл ингээд та яагаад энэрийг үлдчихэж байгаа юм бэ? Энэ дээрээ гэлсэн чинь Крис хэлэхдээ манай гэр бүл айгуу тийм аж аргалгүй болцсон. Энэ бол миний буруу биш ээ. Би одоо тэднийг баг девааж амьдрасаа л гэж бодсон. Ийм муухай нийгэмд байж яах юм бид нар гэж солиорсон гинэ. Тэгээд баг яах юм те. Ингээ девааж руу би баг илгээсэн гэр бүлээ. Гэл хин тэнийг юмарал. Тэгээд окей. Та тэгээд яагаад ингээд Америк руу ингээ шүүх хуралд оролцсон бэ гэж. Үгүй би Мексикт ингээд 15 жил мэл байж болоос чаа. Та баг Мексикийн шоронд 15 жил байж байгаа. Энэ ч баг 100-200-аар баг умархан өрөөнд ингээд баг та алуулна. Та ингээд Америкийн шоронд баг ялан эдэлсэн дээр бахаа гэдэг ингээд айгүй их нөгөө тийм синхруулээд те. Нөгөө Мексик цагдаа. Тэгээд ярилцаад нөгөө чи окей нэрэ тим юм уу да би баг Америк руу авъя гэд. Тэгээ яг шүүх хурлсан чинь одоо мань хүн баг л те. Үгүй би энэ хэргийг хийгээгүй. Би ерөөсөө хийгээгүй шүү юу яриад байгаа ингээл баахан бас ингэж юу яасан гинэ. Жохон төвчгнөөл өөрийгөө зөвтгөөл. Тэгээд яг шүүх хурлаар ингээл угаасаа бүгд нотлох баримтууд бэлэн. Тэгээд өөрөө хэлэхтэй. Би одоо ингээд өөрийнхөө явж исэн одоо тэр шашин номын тэр бүлгэмдээ бол маш их нүгэл үлдсэн. Тэгээд би ингээд ямар ч найз нөхөдгүй болцсон. Тэгээд манай одоо тэр шашин заасаар бол би бол эхнэрээ араар тавьсан тул манай эхнэр бол надаас сална. Тэгээд би эхнэрийг надаас салаад өөр хүнтэй сууна гэж бодохоор л ингээд бүр нойрохгүй хүүхдүүдтэй хойд автаа болно гэхээс бүр айц хүүцтэй. Тэгэл би ер нь гэр бүлээ баг ингэж хамтдаа шаналж зовж байгаа хэрэг би ингээд девааж руу илгээсэн. Ер нь бол миний хийсэн зүйл маш зөв зүйл байсан. Чи тэр энэ муухай нийгэмдэж одоо зүгээр л девааж ингээл баг үүлэндээ өрхөөл цэцэг жимсэн дун ингээл аюу аж аргалтай амьдарч байгаа гэж би 100% итгэлтэй байна гэд. Тэгээд ингээд хэрэгээ үлээгээл тэгээд насаараа хорхол авсан.
нэг ийм хэрэг байна. Вау, ёстой сонсож байгаагүй хэрэг биш үү? Тийм тэгээд бас одоо дээр үд Монголд бас нэг тийм нөгөө хэрэг мэрэг болдог дорндод төлөө хэрэг болж ирсэн амар ядуу амьдртгаас болоод нөгөө гэр бүлээ бас алж малчдаг тий. Тэгээд би ингээд сонсоод амар өрөвдсөн мэдгүй юу гэсэн ч үгэнтэй явааж наруу илгээж юм гэх шиг тий. Тэгээд ерөөсөө мань хүн яг алгаа яаж үлдснээ тайлбарлахдаа амар өрөвдөлтэй. Эхлээд нөгөө баг охин эхнэр хоёроо алаад боож алангуудаа эхнэрээ мөчлөөд чамдаант хийгээд охиныгоос чамдаант хийгээд шууд нөгөө өөрийн одоо 4:30 мөчөд зүгээр тэр бомбны нөгөө усан бомб тоостой тэнд очиод чамдаа хоёр чамдаанаа тэр гүүрний доор ингээд тавьчихсан юм байна. Урс руу нөгөө урсгаж ийн гэж бодвол за тэгэнгүүт буцаж чод нөгөө 4 настай 3 настай хоёр хүүхэд нь 4 настай хүүнтэй анх олцсон нөгөө цогц штэ. Тэгээд тэр хоёрыг болохоор зүгээр л унтчихагт нь наашир гарын бараг агаар сэрхэн гарыгээд үүр цайхад бас авангуудаа нөгөө хоёр жоох хүүхдэн тэр хөлнөөс нь ингээд нөгөө дэрнийх нь утанд чулууд үргэж жаад уяад зүгээр гүүрнээс шиддэг гэж байна. Йоо. Тийм амар. Тэгэд одоо ингээд энэ хэргийг бас одоо мөржсэн цагдаа магдаанаар ингээд одоо тэр нөгөө яг миний нөгөө орчуулад үзсэн тэр нэвтрүүлэг дээр докюментар одоо байж тээ тэр хавтас тэргээ одоо тэр бичлэгэнд бол ингээд заримуд амар үйлэл заримуд нэгэ баг нөө сэтгцэн бас аюу тийм насан туршдаа тийм юм тоос энэ бол бидний мөрдөжсэн гэр бүлийн хамгийн тийм харгас тийм балиар хэрцгий тийм хөгийн бүр юм заваан бүр гэмт хэрэг байсан тэр хүүхдүүдийн цогцыг болоход бол нүд талтантай тэг юу яаж хүүхдэд тийг шийдэж мэддэг бүр аимшигтай. Тэгээд нэг иймэрхүү хэрэг олоод ярьлаа. Тэгээд анхудаа ярьж олорж жоохон туршлагагүй тийм байна. Мэдгүй тийм гимт хэрэг чинь тойр одоо яаж сонгож монгож яриад идгийг мэдгүй. Би бол та бол гэхдээ бүр амар мундаг гоё ярьлаа. Бүр угаасаа бит хоёрын одоо юу гэх юм дээ. Одоо тэр vibe гэх юм орчин нэг хоёр найз ингээ хоорондоо ярьж байгаа. Нэг нэгэндээ ярьж өгч байгаа нэг тиймэрхүү ярихыг ирмэлцдэг. Тэгээ та бол бүрстэ амар яг ярьчлаа. Би бүр ингээд хажуудан сууж исэн бол ингээ амруу н орохоор ярьлаа. за подкаст хийж хэллээ. Ажил юм бэлээ бодроо. Угаасаа ер нь юу ч сайн ч юм байсан, муу ч юм байсан ихтгэрээ тий нөгөө нэг тал руугаа тойшрахаараа гэдэг шиг маш хортой байдаг нь бас энэ хэрэг дээр бас харагдлаа гэж бодож байна. Энэ хүн өөрийнхөө нэрийг бас их хичээсэн юм шиг санагдаж байна. Одоо өөрөө бүх юм нь фейлдээд гэрүүлээд одоо тэг урдных шиг сайхан авч чадхаа болоод ингээд комьюнитигээс хөөгдөөд одоо нэр нь шалаар нэг бодлоод ирэхин цагт айгуу тийм одоо үгүй хэцүү болсон биз дээ. Depression тэгээ нөгөө байнга нөгөө төгс гэр бүл гэсэн тодтгол болсон байсан болохоор тэр нь одоо ингээд тийм одоо ялангуяа ингээд нөгөө одоо ингээд Монголд жилдгүй ерөн гадаад ч ингээд нөгөө олонний хандлт мандалт аваад эхлэнгүүт чинь хүний заавал өөгүй харагдаж байгаа хэрэгтэй шүү дээ. Тэ нэг жоохон шүүмжлэл нөгөө яг нэг одоо жишээ нь ялангуяа би ингээд лаймаа хийгээл нэг TikTok гээл жоохон хандлт аваад эхлэнгүүт ингээд нөгөө худлаа нэг багтаал цагтаал бялуурчихлаар нэг жоохон шүүмжлэл хүлээж авч чадах болчдөг байхгүй юу? Тэгэл ингээд жоохон нэг муусан юм ороод ирчихвэл ёо калин гэж мэгэл тэнгууд байна уу чи яг нэг өөрийнх нь нөгөө өсөж төрсөн орчин ч юм өөр хүн үзэл бодол нь эр хүн бол мөнгө олох хэвээр гэр бүлээ амар авч явах хэвээр тэгээ яг авч явж исэн хүн чинь ингээд нөгөө фейлдэд эхэлчихэнгүүт чинь хажуу оройгийнх нь төгс гэр бүл гээл тэгээд талаар чинь тий одоо ингээд бодож эхэллээ шүү дээ. Яна би чинь бас энэ жоо худлаа болол эхлэх гээд байна уу даа гэл. Тэгтээ бас нөгөө тийм юм чинь бас хүний сэтгцнүүлээд өвчин болчтой болоод яа юм бэ? Тий. Одоо төгсөд тэмүүлэх бол одоо яг уу нэг муу зүйл бол биш бах. Мэдээж хүн болгоно л сайн сайхныг хүсдэг. Гэхдээ тэгээд яг ингээд туйлшраад одоо энэ хүн шиг бүр ингээд сохроор одоо ингээд бүх юмыг перфект байлгах гээд ахаараа нөгөөх нь эргээд өөрт нь амар их ачаа болоод одоо энэ эрүүл биш болж байгаа. Эрүүл биш сэтгэц гэх юм уу сэтгэл зүй болоод ирж байгаа байхгүй тий. Тэгээ дээрэс нь одоо тэр одоо энэ Яховагийн гэрчүүд гэдэг талаар бид нар бас урд нь нэлээд ярьж исэн, нэлээд хэрэг дээр ч гэсэн дурддагчижсэн. Тэгээд
энэ бол айгүй тийм маргаантай сэдв. Тэгээ энэ рүү бол нэг гүн ормооргүй байна. Гэхдээ яг уу бас нэг тодорхой хэмжээгээр нөлөөлсөн юм уу гэж харагдаж байна. Тэгээд одоо юуг мэрийн одоо төгс байх байна гэдэг чинь өөрөө бас амар харьцангуй ойлголт шүү дээ. Яг юу төгсөн. Тэгээд тийм сэтгхүүтэй хүн байвал гэхгүй. Одоо бүх юмыг төгс байх гад байх угаасаа боломжгүй шүү дээ. Тэгээд жоохон угаасаа хүн болгоны төгс гэдэг одоо тэр цензуур нь өөр эдэн штэ. Надад төгс байдаг юм чамд бол төгс байхаа албагүй. Тэгээд хүн болгонд одоо төгс 100% харагдана гэдэг нь бол угаасаа үлгэр. Тэгээд ингээ бас ингээд гаднаас хүн болгон одоо тэг яжлаа энэ гэр бүлийг хүн болгон төгс гэр бүл, perfect гэр бүл, oh my gosh та чи сайн аав, чи сайн ээж ямар ч гоё хүүхдүүдтэй ингээл гоё амьдарч ингээл те ингээ хүн болгон ингээ хилээд ах бас заримдаа ингээд too much дэндүү хитрхи тэг хүн ингээ байнга нэг магтдаг нэг хүмүүс идэв штэ. Тэгэл хажуудлын хавирганых нь хүмүүс нь бас байнга тэгсээр агаад өөрийнх нь нэгэсэндээ бас нэг жоохон сэтгэл зүйн дарамт болсон ч юм уу те өөрт нь. Тэгээ өөрөө бас ингээд сэтгэл зүйгээрээ ингээд нэг юм юу хэмдэ одоо хүчтэй байж чадаагүй. Тэгээд үнэхээр харамсалтай амаа юу зургийг нь хараа суужлаа. Ямар хөөрхөн 3 хүүхэд вэ? Тэгээд их нартайгаа бас олон жил ханилсан ийм сайхан гэр бүл яж ас иймэрхүү юмнаас болоод гэр бүлээ хөнөөсөн гэсэн чинь бас яа тэгээд ихнэрээ юу вэ? Чемдан дотор мөчлөөд хийцэн байна. Ямар амар юм бэ? Энд гэхдээ юу нарциссист гэдэг онш авсан уу? Яагаад энэ хэрвээ үнэхээр тэгж гутарсан юм бол өөрийгөө хорлохгүйгээр яагаад бүр 3 хүүхдээ их нартайгаа алчуу? Үнэхээр өөртөө тийм хайртай хүн байсан уу? Тэгээд тэр нь амар муухай байгаас тэ би тэдрийг девач руу илгээсэн юм шиг. Тэр яг за алчаад тэр мөчилж байгаа гэдэг нь бас дахиад next step байгаа шүү дээ тий. Тэгэхээр бас сэтгэл зүйн хувьд бас цаа ирүүл хүн биш байсан юм шиг санагдлаа. Мэдээж бид нэр мэрэгжлийн хүмүүс биш оншилж чадахгүй одоо ямар ч тийм боломжгүй л дээ зүгээр ингээд өөр сэтгэлээсээ хуваалцгаад гэхгүй. Тийм тэгээд нөгөө анх олдсон одоо 4 настай өвөө нь болохоор тэр нөгөө бичлэг байдаг юм л дээ. Аавдаа маш хайртай, аавыгаа баг бурхан мэтээр төсөөлдөг тий. Хамгийн аавтайгаа ойр хүүхдээсэн. Тэгээд нөгөө охин болохоор хоёр дахь охин болохоор хөвгчлөлтэй, идүүтэй. Ер нь айгуу тийм сэргэлэн хүүхдүүд мэдээж л хүүхд болгоно хөөрхөн тий. Гэтэл мэдгүй юу. Гэтэ одоо яг ингээд гэр бүлээ одоо өөр ингээд одоо ингээд юу гэдэг юм да одоо алчтай. Гэтэ өөрөө амиг хорсон бол бас нэг хамтдаа ингээд яваач ингээд бас тэр фантазаараа солиорсон байж болно тий. Гэтэ тэр одоо тэр Канкунд одоо юу хийж байгаа юм бэ тий. Харин тийм тэгээ яваад байсан гэхээр сонирн байгаа. Үзэх туурын билет захиалсан ч юу. Тэгэхээр бас амар үз. Сериозны сэтгэл зүйн асуудалтай байсан хүн юм шиг л санагдчих. Ямар хүн тэгээл зүгээр агаа гэр бүлээ жоох хүүхдэдтэй хүнөчөөд өөрөө хайл зугаалаа явж идэгин. Мэдгүй тэгээд одоо ингэ гадныхны гэмт хэрмэрийг сонсоод талаар чи ингээл нөгөө одоо яг нөгөө манай монголчин бас ингээд би энэ тэнд ажигдаад талаар манай монгол хүмүүс нөгөө зовлон үзсэн ард түмч амар амьдралын 10 ухааныг тэг олоо явчихдаг. Бас нэг шантрахгүй. Одоо Монголд бол ингээл нийгэмд бол ингээл баралцсан үхээс наагур юм зөндөл болж байгаа шүү дээ тий. Өнөөдөр цалин мөнгө хэд вэ? Юмны үн мөн. Тэгэхээр нэг гадныхан ч нэг яг нөгөө бас гайвуу нийгмийн төслөр ингээд одоо ингээд гэмт хэрмэрийг сонсодлоор дандаа нэг юм өөр зээл мэйл тий. Тэгээ тэнцэнэ бүр тэрнээ бүр ингээд сэтгэлээр шууд навс явчихдаг. Ингээд ямар ч тийм гарцгүй болцсон юм шиг. Асуудлыг тийм ингээд нөгөө тэнгээр шийдчихдэг. Би л тэгж бодож Монгол гэр бүл мөлөө бол ямар ч асуудалсан за хамтдаа сайхан туулаад даваал гарыг л тэгээл тий. Тэгэхэд мэдгүй энэ одоо амжилттай явж байгаа нэг жоохон амжилтгүй болол эхлэнгүүт цаашдаа өөр ингээд зүйл хийж чадахгүй бараг санагдсан юм уу да яасан юм гарцгүй гэж утсан юм болов. Тийм альва зүйл нөгөө гарц байхгүй гэд тийм ойлголтоор өссөн. Бид нар чинь бол ямар ч асуудлыг бол сөрөөл гарна шүү дээ. Үхээс бусдыг үзэл үхрийн гошног долоогоо л сөрнө шүү дээ. За маш сонирхолтой хэргийг маш сайн судлаад ингээд амар гоё өөрийн болгоод ярьж өгсөн Акботагчтай маш их баярлалаа. Тэгээд
бид хоёроос жоохон хугацаанд завсарлага авсан байсан болохоор манай сонсогчдаас маш их баяртай байгаа баха. Тэгээд ялангуяа ингээд спешиал зочин оруулаад юм маш сонирхолтой дугаар болсон болохоор сонсогчд маань баярлж байгаа бах. Акбатай хичээд хэлэх юм үлдсэн үү? Асуугаасаа гэсэн юм байгаа юу? Би энэ 76-аад юм л бол тэгээд 76-аад гэж тэрэгтэй шал ус төр яриа явчихгүй тийм. Өнөөдөр би үгээ хэлэн мэлэн ч гэж тийм. За тэгээд намаа ингээд гоё дугаартаа миний яг дуртай подкастны тийм өөрийнхөө дуртай подкастны бас дугаарт ингээд хүндтэй зочноор орсноо маш их баяртай байна. Тэгээд бас гейм тэрэг орчуулад ярих чинь бас тийм амар зүйл бол биш юм байлаа. Тэгээд бөөн хөдөлмөр, бөөн цаг зав тийм. Тэгээд баян биднийхээ бас сонирыг сайхан одоо гоё гэмт хэрэг сайхан гэмт хэрэг гэж хэлэх нь цаашаа ингээд шин соргог гэмт хэрэгийн одоо гэмт хэрэгээр бүр амар гоё нүдэн тарагдтал детальчэрдэг та хоёртай маш их баярлалаа. Тэгээд өшөө одоо олон мянган сонсогчтой болохын үлзэтэй өрөөлийг дэвшүүлээ. Тэгээд нэг сайхан нарт өдөр уулзнаа. Ямар хоёр хөөрхөн бүсгүй байдаг бол тоо. Тэгнэ. Хоёр бол зургийг хараалгаа. Би харагуулгаа. Тэгээд Cocktail and Crime podcast-ыг сонсдог бүх сонсогч нартаа бас тий. Сайхан ажиргал эрүүлийн хиндэдийг хүсээрэй. Одоо миний зүгээс хэлэх ерөөл бол тэр л байна. За, стах баярлаа. Баярлаа. Тэгээд танд ч ихсэн ажил болон амьдралын амжилтыг хүсье. Тэгээд таны хэлсэн шиг одоо удахгүй бас яг царайгаа хараад уулзах өдөр ирэх байхаа. Ер нь бол уулзчих байхаа гэж бодож байна. Гинт гараал ирнэ штэ. Сайн уу Акбатай хичээ гэж өөдөөс ч гараад танихгүй царайлаад аваа тэгээд. За тэгээд үнэхээр гоё дугаар болж өндөрлөө. Тэгээд дараагийнхаа дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай. Bye.